Angel Radio 8-р урлагын дээр сугат харуулан сонсож би эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гаргийн цэгмөчөд радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгаа гисүрэтагаар яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд үрдэг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 4-ний пүрэв гаргийн яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мега, Чимба, Анжга, Гэрлээ, за найруулагчаар мөнх цэцгийн төвшин байрнаар ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар уламжлалыг өдөр бүр алхам тутамдаг сурайтаагаар доктор Баатрын уушиг цэвэрлэх бэлтгэл, за мөн балга бүрээс ирж хүч Maya брендийн коллаген, витамин С бас хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв хулгайчаа гэдэг сэдвээр ярилцсан. За хулгайч бол юуны хулгайч болох вэ? Карма алгаж болоо. Карма халаасны алгаж. Яагаад? Яат. Яа. За, Чимба. За, би хүний зүр сэтгэлийг холгаална. За Чимба миний дүү. Энэ ч л миний дүү шүү дээ. Яг хулгайлаа цаач. Яа. Хулгайч явдаг уу? Одоо ч хулгайсаар байгаа юм шүү дээ. Үүнүүдээ зүрх сэтгэлээ сайн хямгтай ойлгоорой. Хулгайч Чимба ирдэг шүү. Хар Чимба харахгүй шигнээр очиод хулгайлдаг шүү. Хар Чимба харахгүй шигнээр гитэж явна. Аж яваарай, эмэж яваарай. Боломжилж яваарай. За Анж. Орон байраа тагнаа. Бордэгтэй эрдэв яриад. Угаасаа баг хийж исэн юм шиг тий. Ажаа бүр нэрээ нэг юм шиг. 40 бит хулгайлж исэн царайтай бүр ингэ. Та нар нэг шалахгүй юм. Би бол төрийн хулгайч болно. Яа. Төрд гарч хулгай энэ хийвэл хийсэн шиг инэ. Тэр бом барна. Тэр бом том юм яриа шүү. Тэгвэл би Бондор дөс боож өгсөн хулган юм уу би? Тийм. Хоёрыг хослуулаад юу яаж болох юм шүү. Төрд гарсан хүмүүсийн баян хүмүүсийн орон байрнаас хулгай хийн. Хүүш амар харуул хамгаалтай шүү. Тэр айлынх нь нөгөө нэг хүүхдийн зүрх сэтгэхийг хөцдөг хулгай. Чи хүүхдийг нь халаас тасалдах юм уу? Чихэр хулгай. Би тэр хамгаалтын системээс айхаа болсон шүү. За тэгвэл одоо ийм юмны хулгайч болсон. За хулгай яаж яагаад баригдлаа. За. Гүрийн хүү хэрэгээ үлээгээ шорондоо орох уу? Чи одоо айгүй хэцүү юм хулгай яваа. Яг дэмиг ичүү гэж сочод юу. Бас асуудалтай л. Нөхөр мөхөрт нь л гардуулах юм да ер нь бол. Одоо гүрэндээ тэгээ. Яг дэмиг ичүү гэж явчих нь үстэй. Харин тэхээс. За Анж та чи гүрийн гэж шин. Би ч гэсэн гүрийн. Юу ярьж байгаа баригдахгүй бол гүрийн. Би бол гүрийн. Огцрохчгүй гүрийн. Юу салиараад байгаа юм. Манай гэрт юу дутлаа гэж би танахаас юм бодлохыг хэлж байгаа. Би юу ингээ бодоод исэн чи нөгөө одоо ингээ бодоод тахлаар би яг цаашдаа юу ярихаас сайн мэдхээ болчлоо. Харин тий аюу эргүүл хэдүү авчлаа. Харин тий би ерөөсө малын уулгач болчихё. Яг юм байна. Хаягаа Гол амар хэцүү юм байна. Би бас солио юм яа. та байж. Тэний бол аюу гоо. Чиний аюу айтаахан байгаа даа. Би бүр яг амьдрал дээр яг малын хулгайч харсан шүү дээ. Тийм үү? Бүр яг мал. Тийм үү гинэ. Имэгтэй байсан уу? Үгүй эргэтэй байсан. Тэгээд ингээ хулгаалаад явцдаг. Угаас тэгэл машинд ингээл хийгээл явцдаг юм л шүү дээ. Яг нэг муу орон нутгийн чанартай тэр нэг жалга давныхноос хулгаалдаг гарууд гэр бүлэрээ байдаг. Оо тийм үү? Эрэгтэй жирээд ирэнгүүд эмэгтэй зүгээр ямарч бодсон санацсан юмгүй гэдшээ шувж байгаа сууж. За би малын уулгаач болоод буцаа төрийн уулгаач боллоо. Та ингээд нөгөө малын хулгайч байгаа байхгүй л өчтөр над руу орой хүн залгаад та нар яанаагаараа улс орны одоогийн байдлыг яар гэж загнаад исэн шүү. Тийм болохоор одоо та төрийн сэдв авч болохгүй. Төрийн уулгаач бол болохгүй. Наа чи бүр цаашдаа эвгүүт химээ. За малын уулгаач боллоо. Юм шовтраал байжсэн. Гэтсэн шовтраа зүгээр юу ч бодоо. Юу одоо шовтраа. Аманда дээрс цууцтай. Таун ирдэнаа. Йоо. За би тэгээд одоо юу яаш те хүүш юу яадин гэсэн. Одоо энэ 8 сумаар нь ярьчлаа одоо сайгүй хэцүү юм болов. За. Манай аав чинь Ус аймгийн одоо өндөр хаангаа сумштай тий. Өндөр хаангаа зүүн хаангаа цагаан хайрхан гурав халахсан байхгүй юу? Илжгээ халахчод. Тэгэнгүүт
баруун туруу мурууныхан өстө амар ажилтай амтай хүнүүд байдаг гинэ. Элжин ээгэр шүү. Элжин. Яна манай нэг дэлгэрмаа гэд найз маань баруун турууны штэ. Тэгээд заяа тэсийнхэн бас тэсийнхэн заяа. Тэгэнгүүт ингээ ажилтай амтай өстө айхтар хүнүүд байдаг гинэ. Тэгээд өстө амар ам чангатай. Тэсийн голын хүүхнүүд гэдэг чинь өстө. Тэсийн гоё хүүхнүүд байдаг. Тэгээд заяа ажилтай амтай дээрэс нь амар ам чангатай. Юу ч хэлэхгүй. Ер нь бол ам бүх бол ам бүх гэж эртний үгтэй юм шүү. Тэгээд хэсгийн цагтаа магдаа ороод ирэхэд юу мэдэхгүй. Тэг яах гэдэг. Наа зүгээр яах гэдэг. Хана наатгаа яаж яах. Тэгээд би харин гизээ шувтраал мэдхгүйгээ сууж ингээд тахчаа. Гүрийн харин тас гүрийн. Нөхөр нь манай ихнэр хэлгүүн байгаа мó. Тэгээс хамтрах хэрэггүй. Яг ганцаараа би яг дагнаад тулгаа ихэд жоохон эвгүй байгаа даа. Жоохон бүлэглэн гэвэл би нэг юм харж марж өгөөд. Бүлэглэн зүрх сэтгэл хулгайч. Манай Монголд ч амар штэ. Гаднаар амар өндөр хашаа. Нэг л орчгол тэгээд болчдөг. За би бол гүрийн тас гүрийн. Би бодвол юу ч болоогүй чи баригдаггүй та. Авсан байсан байна юу. Би бодвол энэ чинь айгу нэг тийм жижигхэн юм болохоор нэг чинь нэг цаг маг те утас мутасхан байхгүй юу да. Тэгэнгүүт яг нь баригдас мутасхан ч гэх шиг үний 5 сая хүнтэй үзье яаж аа. Үний өчигдөрхөн 6 саяар лизингээр авсан утсыг чи. Тэр хамгийн хүн авч байгаа. Жижиг сажиг юм гэсэн. Одоо угаасаа бэлэн мөнгөтэй явдаг хүн байхгүй болсон. Наад муу халаасны улгаач нар ч угаасаа уцал улгаалж байгаа шүү дээ. Өөр улгаалах юм байхгүй шүү. Гүү. Уцыг аваад шууд Apple Pay-ээр уншуулаад явчих төрсөн. Өө тийм үү? Бүрөө тэгэж болох юм биш үү? За яа нэг та буруу биш. Үгүй одоо чиний царайг чинь танихгүй шүү дээ. Үгүй эн чинь ингээл болоо шүү дээ. Тийм байна. Бүтлгүүтэй. Бүтлгүүтэй. Энэ айгу. Чи зүгээр жоохон нүрэ хараар хуулаад хоёлаа бүлэглээ. Тэгээ. Хамтрагч боллоо. Йоо. Ай хулгайсан ямиг нь чимба солонгос руу гаргаад зардаг. Борлуулахаас одоо. Чи Монголд бол зарагдахгүй шүү дээ. Солонгос руу л гаргасан дээр. За ерөөсөө юу яа? Энэ халаацсны хулгайч малгайч заваа юм а байлээ. Яац? Юу аа чимбахтай бүлэглэн болол та хараа. Хүшээ. Үгүй байж. Би бас бодлоо. Би ерөөсөө ингэж хөдөө байдгүй мөртлөө яахлаараа малын улгаач болдё. Би ерөөсөө лангууны улгаач боллоо. Манай даас энэ нэвтрүүлгээр лангууны улгаач нарын талаар ярьсан. Лангуун дээрээс дандаа эмхтэй хүмүүс юм улгаалдаг гэж хэлээ. Дандаа одоо ийм за одоо цаашаа ингэдэг гинэ. Ингээ заяа баахан хувцнууд энийг ч үзээ тэрийг ч үзээ дараараа гэжсэн аа. Өөрийнхөө ингээд 30 хувцнууд дотор ингээ холиод тэгэд ингээ аваад юу ч болоо юм шиг аваад авчдаг гэж. Тэгэд ингэдэг гэж тараа арзмаар нь 35 арзмаар байгаа юу гэсэн чи за би энэ дээрээс аваад өгье мүү гингүүт шууд авчдаг. Тэгэнгүүтээ ингээд баахан хувцсан гэж яжсэн өмсцэн байж байгаагаа тэгээд нөгөө бусад хувцсныхаа тооцоо гэжсэн өмснийхаа тооцоо гэдэг нь ер нь бол худалдагчийнхаа мэдрэлээр л наадд юм байлээ. Аддаас билүү 80 кг эмэгтэйчүүд байдаг гэж хэлээ. Аддаас билүү 80 кг ингэдэг гэсэн. Нөө үйлдвэрээсээ маш их алдагддаг. Өвдөө брэндийн гутлууд ч үйлдвэрээсээ маш их алдагддаг учраас. Тийм учраас шүү дээ. Дотроосоо идэм юм тэр нь. Үгүй тэгэнгүүт тэрнээс яаж сэргийлсэн гэж. Зөвхөн баруун хөлийнх нь гутлыг Азад хийлгээд зүүн хөлийнх нь гутлыг Африкт хийлгдэг. Тэгээ худалдааны төв дээр ирж нийлээд гудалдаанд гардаг байхгүй. Хамтрагч. Хоёр хамтрагч болохгүй гэдэг баяр. Гарч суулгая. Юу? Та нар тэрийг санаж байна уу? Заяагч энд амт гэд нэг дэлгүүр байдаг штэ. Энэ хүсийн нэг дээр тэгсэн чинь нэг их ч ингээ хулгайсан тэр заяагч дэлгүүр байдаг штэ. Тэгсэн ингээ юм аа гэдгсэн чинь их чинь ядраад дээ шүү гэх. Тэр нэг амар тэ нөө шампан уулгаад авчихсан ч тэ. Өө энэ чи камертай харагдаад байна штэ. За буцаага тавьчихё. Наач штэ. Тийм үү? За буцаага тавьчих. Чин жоохон ядраад. Камер байхаа нь харснаа. Өстө уучлаарай гэж буцаад юм. Чин жоохон ядраад шүү гэдэг. За одоо тэр чин заяагийн тийм. За Улаанбаатар хотод 17 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа гэсэн үгтэйгээр доктор Баатрын уушиг цэвэрлэх бэлтгэл хамтран ажиллаж байна. За анжгаа өөж үзье. Хамгийн настай энэ. Миний уушиг ерөөсөө жоо болохгүй байгаа. Арай За ялцгаа. Тамиг татснараа. За эко хэрэглээг эрхэмлэгчид ба эрүүл мэндэд санаа тавьдаг бүх хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ. Тамиг татснараа гэж. Яа. Дараагийнх нь мэн чинь унаа. Өвлийн үйлрэлд бүх эргэтэн өндөр ачаалж ядарсан байдаг учраас дулааны үйлрэлд одоо энэ эргэтнүүдээ ингээд тэтгэж дэмжих нь маш чухал байдаг гинэ. Тийм учраас
учраас эргэтэн систем нэг бүрдээ дэмжлэг үзүүлж байгаарэ гэд байгалийн гаралтай бүтээгдэхүүний одоо ингээд энэ гэр бүлийн бүх гишүүд хэрэглэх боломжтой байдаг. Нэг тийм эвгүй амт мод байхгүй мэн. Гоё тийм чихэрлэгдүү амттай юм биш үү бүр харин ч. Үгүй наадах чинь баг уугаад уламжлалтаар явах хэрэггүй биш үү? Үдтэй хараа Ер нь гэхдээ энэ хүмүүс чинь одоо энэ янз бүрийн тоостой орчинд ажиллаж байгаа ялангуяа энэ агаарын бохирдол байгаа шүү дээ. Тэнгүүд уушиг бол хүмүүсийн одоо Улаанбаатарт амьдрахад хүмүүсийн одоо 60-70% бронхиттэй байдаг гинэ. Тэгээ эмчлэхгүй байх юм бол одоо дархлаан сулраад одоо бусад халдварууд авдаг ч юм уу ер нь юм сөрөг нөлөө маш ихтэй байдаг. Тэгээд зүгээр хаа явж байгаа газар би түрүү сурчлагыг нь харсан чинь шатгуун түгээх станц байна шүү дээ. Тэн дээр ингээл гаргаж ирэл ингээ уучлаа хүмүүс ингээ хаач исэн гэсэн дуртай орчиндоо авч явахад аягүй амар. Ер нь бүх хөвчлийн эхлэл чинь ерөөсө хотод муу хаас эхлэлтэл бүх юм өвдчихдөг юм байлээ шүү дээ. Надад бол уламжлалтын юм чи надад тэгж тайлбарлаж өгсөн. Тэгэнгүүт одоо ингээд хэдүүлээ 100 боллоо хорхог боодоо гэдлээ араас нь те алкогол улаа эсвэл хүүтэн ундаа угаал тэгэл ерөөдөө хамаг юмнуудаа муутгаа ичдэг штэ. Тийм болохоор ингээд цүнхэндээ ч юм уу ажил дээрээ ч юм уу машиндаа ч юм уу нэг ингээ аваад явцсан байхад янз бүрийн газтай ундаа уухгүй те шууд ингээд ундааны оронд баруу уучхад боломжтой юм. Ингэж ин орцсон нь шүү дээ дан ими ургамал юм байна. Цэвэршүүлсэн ус, цагаан сороолны ханд, мэхэрний ханд, жажигны ханд, ураал чихэр өвсний үндэсний ханд, жацрагны жимсний ханд гэж. Оо за. Бөө ими. Тийм байна. Ямар хөөх юм энд нэг ийм сэтгэл л шүү дээ. Уус нь уугаад үтсэн чинь дараа нь имээмэн санаанд орлоо. Яг л хүүхэд байхад минь имээгээ мань өгдөг цайны амт байсан гинэ. Янз бүр найруулах юм байхгүй амартай онгоолгоол ингэ. За. Тийм ямар ч нөгөө нэг нэг гэж гар амт байхгүй юм байна. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл манайхаа 72 70 98 15 70 79 гэдэг утсаар аваарай. Ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа доктор Баатрын уушиг цэвэрлэх бэлтгэл хамтран ажиллаж байна. Баярлалаа. За манай найруулагч санал асуулга оруулсан байгаа. Манайхан санал асуулганд эцэгтэй оролцоорой. Хамгийн балиар хулгайч аль нь вэ? Орон байрны хулгайч Аад нь, Бэд нь халаасны хулгайч, Вэд нь төрийн хулгайч нар, Гэд нь бүгдээрээ хулгайч л бол хулгайч гинэ. За манайхан санал асуулганд эцэгтэй оролцоорой. Айхтар юу санал асуулга шүү дээ. Манайхан сүртэй шүү дээ. Одоо Вэд дээр бүгдээр. За одоо штэ те 3 дахь асуулт Анж дээр очсон. За Хулгайчтай яг улаан хаалт тулж үтсэн үү? Тулуул. За үзег бол тулуул яг яах вэ? За одоо та ч гэдэг орон байрны хулгай гэсэн шүү дээ. Яг ингээ танаа орон байр руу хулгай орж юу яасан гэсэн шүү дээ. Бас тэр таасаа нугаар ярьсан. Гардаа амар заяа. Хүүхд Порчгоор нь ороод тэгээд тэр айлгын нөхөр нь цагтаа байсан заяа. Тэгээд нөө тэр өдөр нь ингээд ээлжтэй байсан юм байна л да. Тэгтээ нэг ээлжийнх нь өөр одоо нөө жагсаал уцсан ч юм уу те ингээд өвлгөөтэй байсан чинь нөө цочоод тэгээ ингээд зугцсан байгаа заяа. Тэгээ хаалгаар хүн тав гэгэн гараа өөр сайхан охиных нь ундлахны хүүхдийн ундлахны өрөөрөө ороод хажууд нээсэн гар уц муцын аваад тухтаа үтсэн байгаа заяа. За. Тэр гэр чи хүмүүс унтаад шүү дээ хамгийн амар. За. Тэгээд дараа нь бүр тэр хулгайчийг олоогүй тэгээ бүр дараа нь ингээд нэлийн сүүлд нь ингээд дахиад нэг хулгай хэрэг орон байрны хулгай бас яг порчлоор орсон хэрэг гараад тэгээд хулгайч нь баригдсан чинь яг ингээд нөгөө нэг шууд тулгасан юм байл да одоо нөгөө цохилдуулна гэдэг чтэй тий. Тэгсэн чинь тэр хүүхэд мөн байсан. Тэгээ ингээд яриулсан чинь өө сайхан ингээд порчгоор нь ороод нөө жижигхэн биетэй аргамжаа гэдэг кинон дэр гардаг шүү дээ. Тэгээд нөхөр одоо яг тэрийг хэлсэн байхгүй. Би цагдаа айлд орсноо тэгээ мэдээд би ингээд сандраад ингээд хаалгаар нь гараа явсан ингээд тийч байгаа байхгүй. Тэгсэн чинь хүмүүс сэтгэгдэл бичих хэсгээр ингэж орж ирээдсэн шүү дээ. Ямар сони юм бэ ингээд ээж аав нартаа ялангуяа аюу сэрэг сургууг унтдсан шүү дээ. Ингээд юм ингээд цацаж мацд юм үнэртүүлт юм уу яаж тэгэж одоо нэг ямар нэгэн байдлаар нам унтуулт юм болов тий. Ямар зөрөгтэй юм бэ гэдэг байгаа байхгүй юу. Шинжлэх ухаан чандаад нөгөө гүн нойрондоо орохсон үед нэ амар аваас тий. Аргамжаад тоглосон жоохон болдоо гэд ирээд бүжгэлдэг хүү байсан шүү. Тийм үү. Эдгээр бүгдээрээ астрал аялал хийд юм болов. Ингэдэг зүгээр манай найз бид нар Европт ингээд нөгөө шөнийн галт тэргээр тойрч явж хагаад манай найз шүү дээ. Ууг нь бас айгүй соргог байхгүй. Тэгсэн чинь төрөвчнээс нь цүнхнээс нь төрөвчийг гаргаж ирээд гар утсыг аваа заяа. Тэгээд төрөвчөнд нэг 200 гаруйд евро байсан. Тэрийг нь аваад тэгээ буцаага хийгээд цүнх мөхийг яг ингээд буцаага баринд тавьсан байсан. Би бас сэрнэ. Тэгээд би сэрнэ. Надад юм үнэртүүлсэн байх гэдэг байгаа байхгүй. Харин тэгээд илээ. Манайхан тэгж хүчээд илээ. Тэгээ Италич нь бол амар штэ. Манай Монголоос амар байхгүй. Италид ингээд зүгээр
хулгайчаас сэргийд гэсэн бичиг зүгээр хаа сайгүй. Манай Монголын амар хулгайчтай юм уу? Хүүш. Гэхдээ манайх ч бас ер нь хулгайчтай Одоо сая ингэдэг гэсэн штэ. Одоо ингээд нэг хэсэг чинь ингээд за Европоос ч ер нь амар хин нөө брендинг дэлгүүрээс хулгай хийдэг байсан юм байдаг. Тийм хүмүүс монголчууд байдаг. Монголынхаа нэр төрийг бодохгүй гээл те. Тэнгүү тэд нар чинь бас дандаа бүлэглэн байдаг байсан гэж байгаа байхгүй. Сайгүй шившиг болж штэ. Тэнгүү тардаа ингэдэг гэж байгаа юм заяа. Бүр ингээд монгол хүн орохоор ингээд ардаас нь ингээд бүр ингээд бүх хүмүүс баг худалдагч нь дагаад яв. Ингээд хамгаалагч нь дагаа явдаг заяа. Одоо бол бүр тийм болцсон гэж байгаа юм заяа. Тэр наадуулч чинь анхных нь эхний үеийнх нь арга нь штэ тий. За ингээд нэг нь орно. Камер халахлна. Нөгөөдг нь ингээ хувц үзэж байгаа юм шиг явж ангуудаа ингээ урттаа ингээ үүргэвч өөрчдөг гэж байгаа. Тэр үүргэвч нь болохоор дотор талын нөгөө нэг юм гялгар мөнгөлөг юм цаас байдаг штэ. Тэрүүгээр ингээ дотор нь нөгөө дохиолол ажилдвал юм байна л да. За тэгээ ингээ хувцаа ингүүтээ нэгэндээ дамжуулаад өгөнгүүт цаана дахиад үүдэн зогсчоо таксинтаа ч юм уу эсвэл машинтаа ч юм уу ингээ байж аваад дамжуулж өгөөд за ингээ бүүн брендийн утас Zara Mara тий одоо тийм H&M юм лахгүй да. Баахан брендийн хувц ингээд бөөндөж гаргаж ирэнгүүтээ одоо дахиад тэр чинь ингээд бөөнөр нь худалдаж авдаг нэг хүн байна. За хэсэг хүмүүс байна. Тэгээд ингээд Монгол руу явуулангуй сайхан дэлгүүр нэгээ Zara and H&M ч гэдэг юм уу те. За мэдгүй явж гэдэг. Тэгээд сайхан ширхэлэд зардаг. Хөөс та ингэсэн байна. Би нэг цаг бүрийн мэдээг өстө нэрээ хөгийн чирж байгаа. За тэгс нэг мэдээ байна. 28 настай им баригдсан байна. За тэр им биш үү те? Иргэн им юм уу? Иргэн им баггүй юу? За ч одоо им гэхэр чи 90 им болчиход байна штэ. За. Иргэн им за. Иргэн им. Тэгсэн чи тэр яасан бэ гэхээр ундаг дугууны хулгайч байж таарлаа. За. За тэгээд ерөөсө 11 ерөөсө одоогийн байдлаар гэж байгаа шүү. 11 тийм ундаг дугуйг сошиал орчинд зарсан хэрэгээр баримтлагдсан байна. Баримттай. Ачаа мэдээч сонсоо баримттай. Энэ мань нэг ингэж мэдээ байж байгаа. Амраач ирчгээр сүртэй. Тэгээ уншиж хэцүү бид тэр чаа. Тэгсэн байна. Одоогийн байдлаар гэж байгаа шүү. Мэдгдсэн байлаа. Одоо мэдгдэг юм. Дугуй алдчихсан тий. Гэхдээ миний дугуйг яг нөгөө камер уг нь гэрийн гадаа байдаг байхгүй. Тэгсэн чи яг тэр юуг нь тороосын таслах гэж хагаад овоо азар тэр нэлээ ингэж бүх үзэж үзэж байгаа. Тий, тэгээд үлдсэн байсан. Тэрнээс яг алдагангаа алдсан. Одоо би одоо нэгдүгээр өдөр болгоо ингээд та сайн нугаараа орон байрны улгаа ярьсан заяо. Лангууны амтны улгаа, нохоо мурны улгаа бас ярьсан. Тэгээ сая үнийн 7 хоногт чинь лангууны улгаа ярьсан байхгүй юу? Одоо эх 7 хоногийн даваа гарагт нөгөө машинаас алдагдсан зүйл одоо тойл дуугу машин дотор нь байсан юм гэдэг юм уу тий. Тэрийг ярина. Тойлны артлыг кейсийг авдаг нь юу вэ? Машины тэр урдталт байдаг нэг юм жижигхэн гурвалж нь хулгайчийн цонх гэдэг шүү дээ. Хөш. Хаус бүр. За дэмжээ ярьдаг ярьсан дараа үндсэн асуултанд хариулъя. За Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ярилцагчаар барилга уурхайн аагаас яа хүртэлх бүртгэлийн баач хэрэгслийг Прашак гэх дэлгүүрээс гээд Прашак гэх дэлгүүр дэмжиж ажиллаж байгаа. За Прашак барилга уурхайн баач хэрэгслийн дэлгүүрийн жил бүр уламжлалт болгон зохион байгуулагддаг. Зуны хямдрал 6 дугаар сарын 2-ноос 6 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулагдаж байгаа юм байна. За зуны хямдралын үеэр бүх бараа 15% хямдарч байгаа. За бүр сонгогдсон бараанууд 80% хүртэл хямдарчээ. Худалдаа авалтын үнийн дүнгээс хамаарч харилцагч бүрт гарын бэлэгтэй. За мөн та хүссэн бараагаа онлайнаар захиалаад хөрвүүлээд авах боломжтой утсан 7718 1111 7718 1111. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ярилцагч Прошак гэх дэлгүүр баярлаа. За бүтэн сет нэг зав гарууд наатгаар чинь нэг орё. За үндсэн асуултанд хариул хулгайчтай улаан алц тулж байсан уу? Би байж тээ. Тэгээд баг байхдаа карманы хулгайчтай бол таарч исэн. Автобусанд л явж байхад ингээд яг автобусанд хүний карман руу гараа игээд юм авч байхад би ч нөө хүүхэд айгаад те тэр чинь амар юм ярьдаг гэсэн шүү дээ. Хэлэх юм бол пирет гаргаж ирээ нүдий ч пирет гэж тиймэр гэж. Йоо тэгж айгаад хэлж чадаагүй л дээ. Гэхдээ яг тийм бол харж исэн. Бараг тэгээд шүн айж майгаад уйлж мөөлээд ээж аав яасан ийсэн гэд би бас ээж аавд хэлжсэн. Би тийм амар хүн харсан марсан гэд. 24 цагийн цэцэрлэгтээ өдөг гэж үү? Үгүй нэг 2 дугаар ангийн хүүхэд байсан. Манайх ч нэг манай сургууль багшийн дээр гэр Сталин номын сан дээр штэ. Тэр хоёрын чи хооронд бас нэг автобусанд суучдаг байсан байна. Тэгэж явж байгаа тийм амар юм хараад. Тэгээд бас нэг амар юм надад тохиолдсон юм гэхэлэр нэг ингээл яриад байсан байхгүй хүмүүс түлхүр тааруудад айлт ороод ин шүү гэж ингээд. Тэг би ч баг гэртээ байдаггүй юм шүү дээ. Ер нь баг байдаггүй. Тэгэл нэг удаа одоо яатсан ч байсан. Тэгээд нэг юу яагаад хөвчихсэн чи зурагт үзээ хөвчихсэн чи. Яах ч жоохгүй манай хаалга ингээд түлхүр хийгээд хүн эргүүлэх гээд байдаг. Айж байгаа шүү дээ чинь. Гэрийн ганц амьдэрдэг хүн дотор байж идэг. Тэгс гаднаас бас нэг амьдэрдэг хүн түлхүрдээд байдаг. Тэгэл час гүйччээд онгоолгоод ингэсэн чинь нэг
гачин юм зогсож байсан. Яах чагаа тэгээд Чи яах гэж байгаа гэсэн чи. Энэ эдгээр орцсон юм орцсон мэдэн бүтлээд. Тэр яг хулгайч байсан. тийм үү. Тэгж хараа түлхүүр таард юм уу? Гэхдээ тэгэл тааруулдаг Түлхүүр тааруулах гал зогсож байсан л гэсэн Тааруулдаг байхгүй байх юу? нь байна шүү дээ. Гэтэ манайхаа одоо анжаа болохоор нэг гачин байсан гэж байгааз хотоо хулгайч нар амар гой хүүхнүүд гой залуучууд хинч гаднаас нараад хулгайч гэж мэдхээргүй тийм хүмүүс болцсон гинэ. Мегаг одоо мэдэхгүй. Трүүлгээр яриа. Мегаг одоо хинч мэдэхгүй. Хэдүүд намайг орон барилах гэж хинч мэдгээр гоогоос. Бүдүү хадуу ич. Ойрд би бас жоохон яг хулгай чиг л яваад байгаа нэг юм сексиж орж ирээ сексис гарч яваад тэгээд хүш би таарж исэн юм уу? Би ерөөсөө тийм хулгайч та. Таарж Би үзээгүй таарж шүү дээ. исэн шүү Чи дээ. тэгтээ юм хулгайд алдчихсан мэт дээ. Оо, утсыг бол өстө гашраад штэ. Би ч өстө нэрэ бичиг баримтыг бас гашраа. Халаасны улгаарчд би бол зөндөө олон өртөжсэн Таарс халаас гэсэн үг шүү дээ. Жоо сайлын үнэ болсон. Тэгээд би чинь тэгээд тэрэж нэг удаа нэрээ ингэсэн юм бэ. Заас гоё юм яриа. За. Гоё дээ. Манай охин Яг гоё юм ярьж. Манай охин уцаа алдсан гээд. За тэгээ би тэр нөгөө нэг камер шүлээ. Цагдаад мэдэгдээд ингээ камер шүлээ. За тэгээ харж ирсэн чи багшаадын автобусны буудлага аахгүй юу. Тэнгүүт ингээд сарагтай балгаа өмссөн. Тэгээ ингээд малгайтай цамц өмссөн гэдэг баг ингээд юу ч болоо юм шиг автобусны буудлаар автобус үлээгээл зогсож байгаа. За тэгэл манай охин чинь нэг найз охинтойгоо жаларч айлж авч гэл ингээд яж яснаа. Автобус ирэл автобусанд оронгууд яг ардаас нь очиод алааснаас нь уцыг аваад үлдчихдэм байна. Тэнгүүд манай охин юу ч болоогүй юм шиг нөгөө автобусандаа суугаад явж байгаа штэ. Тэнгүүд нөгөө багийн чинь зогсож байгаа дараагийн автобусанд энэ өөр автобусанд суугаад явчдсан юм байна. Тэгээд холоогүй ш тэрийг. Алдахгүй шүү. Хамгийн амар. Тэгээд тэр чинь нөгөө нэг юм сартай малгайтай ингээд ийм малгайтай цамцтай болохоор ингээд царай зүсэн ч харагдахгүй. Тэгээд охин бит хоёрын хоёулангийнх нь хэрэг одоо нэг цагдаад нэг дүүргийн нэг цагдаагийн нэг бүр мөрдөн байцаагч дээр очисон. За тэр мөрдөн байцаагч бит хоёрын хоёулангийнх нь уцыг олж өгч чадаагүй шүү дээ. Ингэдэг одоо Европт ингэж байгаа юм байна. Манай зөвхөн ингэж нөө юу байгаа юм болов гэсэн чинь халаасны улгаа байд юм болов гэсэн чинь сүүлийн үед Европт халаасны улгаа амар ихсэж байгаа гинэ. Тэгээд метронд хийдэг тэрийг. Яг ингээ хүмүүс метронд суугахтай шүү дээ. Чихэлдэж ороод тэгэл ингээ газ юм аваад наашин цаашин дамжуулаад тэгээ яг метроны хаалга актив юм гараа явчихдаг. Тэгээд мангар их бичлэгүүд одоо явж байгаа зэ. Хин хийгээд байна уу гэсэн чинь нөгөө нэг арабаас очисон дөрвөгч баг юм. Тэгээ дандаа эмгэгтэйчүүд байх хамгийн амар. Дандаа эмгэгтэйчүүд. Тэгээ 2-3-аараа байж байгаа. Тэнгүүд ингээд барьж аваад ингээд бичлэг хийгээд барьж байгаа байхгүй. Нөхдүүд мэдсэн те яг ингээд метронд орж гарахын оронд барьж ийн гэдгийг хулгайлж ийн гэдгийг мэдсэн. Тэгээ бичиж хагаад тэгээ барьж аваад ингээд за өг мөг гэх ингээд чи нэг хамтрагч нь үздэй гэсэн. Үү гэд ядж хаад хэлгүү маа чаавс. Би надад ийм хоёр тохиолдол байгаа. Нэг нь болохоор ээж битээр уран жиргэгийн хувцсыг хийлгэх гээд явж байхад ээжийн цүнх ингээ онгорхойсон байхгүй. Тэгээ төрөвчин дотроо ээж нэг 100 мянган төгрөгтэй айгүй их мөнгө л тэр үедээ байсан. Тийм 100 мянган төгрөг. Тэгээд тэгсэн чинь ээж танаатханыхаа цахилгааны хаачхаа юу хүн амт юм авчил яах ингэ тэгсэн чинь за ятган би алигаас явъя маа гэл тэгсэн. Байхгүй. Төрөвчин ахгүй. Би танд хэлсэн биз дээ би жоохон байгаа штэ тий. Хойлоо ингээд одоо энэ дүүргийн цагтаалд очие. Ямар ч цагтаалд очие гэсэн чи яг гөличүүд хэдүүлээ бүгдээр ингэ байж шүү. Царай бүрүү. Тийм ингээ бүгдээрээ ингээд аль хизээний очсон заяо. Тэр чин битээр хаана ингээ уц муцаа задгаж малгай хаана идэм болов зөндөө ингээ цаг 2 цаг магийн дараа очсон шүү дээ. Биеэрээ юу? Тийм биеэрээ. Баригдаад очсон юм. Тийм баригдаад очсон заяо. Тэгээ би өстө нэрээ. Цагтаа нар бас жоохон хөвчтэй тий. Энэ тэгээд тэгсэн чинь ямар өнгөтэй төрөвч байсан юм байсан. Энэ бор хүрээм төрөвчтэйсэн дотроо нэг 100 мянган төгрөгтэй байсан шүү. Манайш надад гэсэн оо 70 бочргаа тааж байгаа. Нэг энэ мөн үү гэдгсэн чинь мөн за аль энэ юу бичиг баримтаа энэ төрөвчний юм шүү. Чи бас ч олчтэй юм аа. Тэгээд би бүр ингээ амар өстой таас амар балиар гэсэн чинь ээж бүр хүү жоох хүүхдэж болооч гэсэн чинь хулгайч л болох хулгайч. Амар тэгээд 100 мянган төгрөг олоод авсан. Тэгээ олоод авсан. За түүний хоёр дахь нь болохоор тэр гэхдээ яаж тойроос өмнө баригдаад очсон. Яг нь ер нь бол цагдаагийнх нь мэдчихэв. Хулгайч нараа юу? Угаасаа тэр тойргийнх нь хулгайч нар мэдээ. Тэгээд нөгөөх нь болохоор би Винни Пухтэй төрөвчээ яг ингээд миний карманаас авч яхад нь хөө яах чаа ингээд. Яах чам. Яг нөгөө нэг юм улбар шарангтай болохоор амар тод нүдэн тусаад тэгээд тэрний тодтол 500 төгрөг л байсан заяа. Тэгээ ингээд хөө яах чаа гэсэн чинь хөө яас юу гэвэр ахмар ийм болчихсон. Яг тийм болсон. Тэгээд наадрын 500 төгрөг л байгаа. Би ийшээ яваад дахиад автобусанд суух байхгүй гэдгсэн чинь. За амар зөөрөстэй яваад. Манай үдээ очраар
амар бүр үнэхээр хүжилтэд үг орж ирж байсан Ширэн гарууд байдаг те. Амар чирүү юу. Буцаагаад хийх гэж шүү дээ. Юу сүлтэй. Яг ингээд ийм октод тэгээ тэд нэг жудогийн секснийхэн гэлүү тамирын дэдийнхэн гэлүү заяа. Тэгээ ингээд явж байгаа тэгээ яг ингээд хулгайчтай улаан халд тааралдаад тэгээ нөгөө хулгайчаа хөөгөөд барьж аваад зодоод тэгээд энэ хулгайчийг бариад аваараа хүмүүсээс чи бас нэг залуу ирж зодоо заяа. Тэгээ байж байгаад цагдаад очиод бас нөгөө хулгайч чинь зодуулаа заяа. Тэр бүрөөсөө үүлийн үрдэ хулгайчсан. Иш буруу хүмүүсээс авдаг юм. Яг. Тэгээд бид нар заяа үйл үрээ. үнэхээр шартаа тэгээд одоо би яг ингээд дээр үед орж иржсэн болохоор би багцаалтаж ярьж байгаа шүү заяа. Тэгээд бид нар бүр татаж унтлаа энэсэн заяа. Тэгээд бүр нэр ардаас нь бүр ингээд бүр хөөцөлдөж гүүгээд ноцолдоод хөлнөөс нь татаа заяа. Би тамирын анги октод юм. Тэгээд заяа өсөн нэрээ. Тэгээд нөгөө дан октод 3 4 октод гүүгээд байгаа штэ. Тэгэл туслаараа энэ хулгайлт гингүүд нэг залуу урж ирж зодоод нөгөө дэх хулгайч нь дахиад зугтаасан чинь дахиад цагтаа урж ирж барьж аваа. Цагтаа дээр очиж дахиад зодуулаа. Одоо болно шүү дээ багтаа. Тэр бараг дахиад хулгай хийх баг. Оо хий. Тоохгүй. Би Хөө азгүй өдөр таарсан. наран туул дээр явж байгаад За. маа нэг хамаатны үеэл залуу Эрдэнэс ирсэн нөгөө хажуудалтаа хармаатай юм уг нь эндээ ингээ цахилгаан маглахаа тоолсон авчтай. Тэгээ бит хоёр яг наран туулаар явж байгаад нөгөө гараараа миний хоёр мөрөн дээр ингэж нэг олон хүмүүсийн дундуур явахта тавьчаал ингээд аваад ингэж чи баахгүй болсон. Одоо нэг хажуудлын хармааныхаа Юу хийсэн мэсэ? тэр чинь яг нөгөө хөдөөнөөс тэр чинь Эрдэнэс орж ирээд хувц авах гээд мөнгөтэй төрүүлж авахгүй юу? Басхгүй үедээ тэр чинь 100 200 мянган төгрөг аваа их мөнгөтэйсэн. Тэгээ цагдаагийн хэлц ороод юм хулгаад юм алчлаа гэдгсэн чинь хохиш болгоомжтой явах шиг цагнууд тэгээ яварч авсан юм байхгүй. Хогиш штэ. Яваарэ. Тэр ч араа зодоо дахиад явж зодуулаад. Шивүүдийнхээ Тэсэн баггүй дээ. наран туулын хүн бол уугантай оддог гэдэг. Яагаад гэвэл нөө хитгэн тулгаач нараа мэддэг. Тэгэл нэгнэрүү яриатай ийм настай хүний та нараа өвчтөй зовлонтой хүний авцсан байна штэ. Авчраад өгчөөж ямар хөгийн юм бэ? Хин авсан ингэ. Тэгэл олоод Тэр чинь бас 10 20 нүү. Үгүй юу юм бэлээ хэцүү бэлээ. Манай аав заяа хөөрхөн амтаа. Тэр үед чинь яг нөгөө дархны тийсийн ачуун дарга байсан. Албаны заяа. Албаны 800 мянган төгрөг. Тэр үед би оюутан байсан гэхээр тэр чинь амар их мөнгө авахгүй юу. Тэгээд албаны 800 мянган төгрөг. Тэнгүүд нөгөө нэг энэ Улаанбаатарын тийсийн хүн одоо дархны нэхий дээр нэхийн дээлийг тос авах цэх гэж ер нь хийм цэвэрлэгэнд дүүдгүй яг тэрэнд нь л өч тэр тос авахлахт нь өч цэвэрлүүлдэг байхгүй юу. Тэгээд Улаанбаатарын тийсийнх нь бас нэг багш хүүхэн аавд ингээд нэхий дээлээ өгөө дархны нэхий рүү цэвэрлүүлээд өгөөч гэд өгсөн байсан чинь машиныхын цонхыг хаг зохиод тэр нэхий дээлийг нь хулгаалцсан. Дээрээс нь 8 албаны 800 мянган төгрөг. Тэгэд хөөрхөн амтаа олдоогүй. Тэгэд манай аав тэрийг төлсөн штэ. Бүр албаны мөнгө юм чинь те. Бүр үр ширэнд ороод бүр сүйдийн майдаа болсон штэ. Бас нэг бас шоронд орно штэ тэр үед чинь бол Харин тий. тэр 800 мянгаас ч бодож хүн шоронд орно штэ. Амар юм. Тэгээд нөгөө яалтчгүй тэр чинь ингээд нөгөө цагдаа магдаа гэд ингээд явсан болохоор яалтчгүй хулгай гэдэг нь бол ингээд тогтоогдож байгаа. Өөрөө идээгүй нүнэ. Тэгээд хөөрхөн амтан залангаасаа суудгуулаа. Тэгээд аав тэр 800 мянган төгрөгийг төлсөн. Тэгээд хүний нэхэдэл бас төлсөн. Олдоогүй шүү. тэр яг хулгайтай нөгөө таарах гэж байгаа хулгайч тийм. Яг нөгөө цонхон дээр ингээ пүүзээ угаацсан. Тэгээ чи оюутан байлоо да. Угаагаад ингээ тавьсан нэг давхар тахгүй. Манай кабинет байсан. Тэгэл яг нэг нөгөө өрөөс ороод ирсэн чи яг нэг хүний толгой цогны цаана хөчгний цаана тэгээ харсан чи ингээ пүүз аваад зугтаацж байгаа байхгүй. Гарч хүүгээ. Тэгээ гараад нөгөө ингээ Зодоо дайдаа. хоёр тишээ харангуйч хаашаа явсан мэдэхгүй байхгүй юм чи. Тэгэл яаж чадаагүй яг алдчихсан. Жордан уган тэр чи айгуу дажгүй Яг чамаг ингээ гараад хоёр тийш харгаж хажуугаар чинь нэгэн орсон штэ. Тэр штэ. Өдөр яаж чадах вэ? Гэс иргээд орчдөг байхгүй. Тэр чинь ахаа юу штэ. Одоогийн анжаахын нөгөө нэг ангаргын авсан. Нисээ гэдэг үү зү. Тэр чинь тэр бүсч шүү дээ. За Улаанбаатар хотод 17 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар балга бүрээс ирчвч Maya брендийн коллаген, витамин С-тэй бас хамтран ажиллаж байгаа. За өстө Maya-гийнхэндээ үнэхээр их баярлсан шүү. Гэтэ дууссан шүү. Уухараад нэг болсон. Йоо нэрээ би нэрээ ёо миний машин байнга л нэрөөсөө Maya ёо нэрөөсөө. Үнэхээр тэр одоо хитэн кропос өгсөн бэ манад. Ууд нэг ирж хоропоропоор дуусаа тэрий дахиад хоропоропоо. Харин тэгсэн штэ тий өстө. Манайхан ч тэгээд өстө ууж идэх нь уугрын морь шиг юм. Дуусгацаа ядаргаа. Марлаа дууссан шүү. Коллаген бол угаасаа сайн л би зөв витамин С дээр ганц юм хэлчихв. За. Яг надад тэгжсэн аахгүй нэг өмнө зөвлөгөө сонсож байхад нэг өдөр хүн ингээл цайны цагийн дараа нэг жоох ядраад ирдэг штэ. Тэгэхээр витамин С жоох уучих юм бол ингээд сэргээд ирдэг гэдэгсэн. Би тэнгуут яг энэ одоо витамин С-тэй
энэ усын уулыг тэгж ууж исэн. Тэр тэгж тэгсэн үү те. Ядаргаад. Чи уухад дуусчихсан. Коллаген гэж байгаа боловч коллаген ч угаасаа нэг арсыг гөлгөр толгор байхад нөлөөлдөг юм шүү дээ тий. Тэр дээрээс нь энэ ус хүмсийг ингээд юу яаж байгаа бэхжүүлчихэж байгаа. Тэнгүүтээ энэ судасны бүр ингээд хөгшрөлт гэж байгаа. Артерийн судасны хатуурал даралт ихсээс бас давхар сэргийлж байгаа. Коллаген гэхдээ ер нь зүгээр энгийнээр ойлгоход мега юм шүү дээ. Нэлхүүгтэр амар хөөрхөн бол проөлгөн мэдэн шүү дээ. 0 коллаген. би тэр нэг Тэгээ бид нар ингээл 25 өрлөө 25-аас тийшээ угаасаа коллаген моллогоны ингээд ялгарч чинь багасаад нэмэлтээр заавалчгүй гаднаас авах хэрэгтэй болж байгаа. Тэнгүүд эднийх энэ усаараа шидэд өгчөж байгаа. Усаа унга коллаген би тэр аниагийн хүүхдийн ядарч тэр өвдөгний арс шиг болмаар. Нэмэр Тэр нь үрдэр хөөрхөн наз ёо ядаж энийг аниад өгчөө. А чи тэр Maya брендийн коллагентэй усаа. тэгвэл тийм өвдөгний арстай болно. Коллаген чинь бол уураг штэ тий. Тэгээ ингэж юм. Хүний биеийн уургийн 30 орчим хувийг нь коллаген дангаараа юм байна. Тэнгүүд 20% нь яс болон мөгөөсөнд үлдсэн хувь нь судас дотор иргэдэг гэх мэт биеийн бүх хэсэгт дархан оршдог гэж байна. Тэгээд яагаад коллаген С витамин 2-ыг ингэж холж хийсэн бэ гэвэл хэрв коллаген дээр витамин С-г нэмэх юм болвол илүү хүчрхэг коллаген бий болдог гэж шүү. Тийм За сэтгэлүүд нь болохоор ингэж нэгцүүлэн аятайхан амт дайжгүй амт нь айгуу дайжгүй тэгээ нүрээ ч гэсэн угаачдаг гэж байгаа байхгүй бас коллагентэй басаар нүрээ угааж болох нь шүү дээ тийм ээ. Ёстой гоё. тэгэж ч та тансаглаад юухгүй зүгээр өө. Зүгээр одоо ингэ 100 болж байна. Ерөөсөө Энэ бүр энэ хүн За тийм ээ. Энэ айгу баян л хүн байж штэ. Баян хүний сэтгэл байна. За илүүдэл ерөнгөө мэдээллийн 8869 49 гэдэг утаснаас аваарай. 8869 49 49. За Maya Water гэж хичээд сошиал хаягаар орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар балга бүрээс ирж хүч Maya брендийн коллаген витамин С-тэй ус хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. би тэгж ярих юм бол нойлын цасаа коллагентэй усаад оргож байгаа тавьчихдаг шүү. Йоо. За зээл. Саяны нүрээ угаадаг хүнийг буцчихсан. За юун дээр явжсэн мөлий? Хин дээр явжсэн мөлий? Хулгайгаар бүгдээрээ тойроод ярьсан шүү дээ. Одоо тань дээр шүү дээ. Гүй бид нар бүгдээрээ ярьсан шүү дээ. Өөр дахиад шинэ асуултанд байгаа юм. Байж л та байж. Одоо ингэх гээд байна. Санал асуулганд хариулах гээд байна бүгдээрээ. Санал асуулганд хариулах гээд байна манайхаа. За, санал асуулганд хариулцгаая. Хамгийн балиар хулгайч аль нь вэ? Орон байрны хулгайч, бэдэн халаасны хулгайч, бэдэн төрийн хулгайч нар гэдэг бүгдээрээ хулгайч хулгайч би бүгдээрээ хулгайч хулгайч гээ. Вэ. Хулгайч бол хулгайч. За. Орон байр бас хэцүү хаа. Яг онцгой санагдаж байна. Гэртээ байсан чинь хамгийн баахгүй болсон гэж бодохоор. Тэгэхээр тэрийг сонголоо орон байр. Би нэг хүүхэд төрүүлээгүй болохоор одоо энэ вэйл их чухал байна. Тий. Ирээдүйн хойч үе. Йоо. За. За санал асуулгын дүн гарсан. Яг одоо манай лайвыг 399 хүн үзэж байгаа. Санал асуулганд 249 хүн оролцсон байна. Мундаг ээ штэ. За хамгийн балиар хулгайч аль нь вэ? Аад нь орон байрны хулгайч дээр Чамбагийн нэг санал нэмэгдээд 5 хүн буюу 2%. За 5 хүн буюу 2%. За халаасны хулгайч дээр 9 хүн буюу 4%. За төрийн хулгайч нар дээр мегагийн саналыг нэмээд 64 хүн буюу 26%. За бүгдээрээ хулгайч бол хулгайч гэдэг дээр анжгаа төрийн саналыг нэмээд 167 хүн буюу 68% саналаа өгчээ. Ингээд яс. Угаасаа хулгайч бол хулгайч байхгүй. Зүрх шиг хулгайч бас хулгайч. Тийм штэ зүгээр хөрх ажиллаа ягаад бондогол явж явах чинь Тийм штэ. Тэгээд одоо би ч настай хүн бадгнаад зүрх бадгнаад аюултай юм болдог. Мая усаа угаал тэгээд би уушгийнхаа бэлтгэл Тэгээд шууд халаасны хулгайчтай нийт төвшөнд очиж байгаа юм уу? Дэвтэр 15 төгрөг байхад манай ягч 20 төгрөгөөр дэвтэр авчаад гэрлүүгээ явж байсан. Нарийн гууд маань нэг ахад дагаж ороод чамааг 20 мянган төгрөгөөр юм авсныг харсаа. Үлдсэн мөнгө өг гээд 5 төгрөгөө 25 төгрөгөө өгсөн хүмүүсийн хусчаад яасан гинэ. Дээр юм биш үү? 20 мянга юм уу? 20 төгрөг юм уу? Яг алигээр нь яриад байгаа. Тэнчин бол дээрэмстэй тий. Хариултын дээрэмдсэн гэсэн үг үстэй. Их ч яг нөгөө нэг бүр жоохон бахта аавын керманаас 20 мянган төгрөг хулгаалаад бөө юм болчихсон. За одоо хэдүүлээ яг ингэ цаг байна заяа. Яг өөрсдийнхөө хийжсэн хулгайг яри. За би яри. Зөндөө ярьсан шүү дээ. Би яри. За би нөгөө нэг аав юуны махны чанж хийдэг бах тэгээ том өмсдөгс амар олон грамтай. Тэр болгонд мөнгө байдаг. За. Гусдаг байл. Би бол нэр хэлдэг аавч гэсэн одоо ч гэсэн хэлдэг. Би хулгайч байсан. Манай
Бага ангид хамгийн дээд л Тэ хийдэг аавч нэг мэддэг дор байсан гэсэн тий. Мэддэг байсан. нэг дор хийдэг авах уу? Нэг дор 20,000 төгрөг. Тэрнээс сэтгүүлэхгүй. Энэ манай хүн бол аавыгаа мэдгүй байгаа гэж бодвол дундаслаг ингээд сугалж мугалж аав зөө. Гэвчиг аав нь мэддэг л байсан. Тэгээ нэг карт гараа заварцсан баг. Миний хулгай зогссон юм. хариултууд уссаа гэж. За. Манай энэ 4-4 ангид байхад нэг ихтэй эвгүй найз нэрээ байдаг гэсэн. Өөрөө бас юм. Тэгээ би тэгээд цуг явж байгаа чинь бүлэглэл болчихж байгаа юм л та. Тухайн үед нөгөө далайн ээж захмах байна штэ. Тэрэнгүүр явж байгаад нөгөө invite гэ сироп мөрөп байдаг штэ. Тэр мөрийг гусан заяа. Тэгээд өшөө янз бүрийн гусдаг байсан. Тэрнээс нь ууж байгаа гэдэг хам гэсэн үг л те. Тэгээд жоохон юу яагаад ирсэн чи хөндрөөд ирсэн чи нөгөө Mercedes Benz штэ. Тэрний лого штэ. Тэр мөрийг ингээд Хуулж авдаг. Тэгээд тухайн үед хитэрчлээ зарцдаг. Бас тийм юм уу? Навшийн удаач Ямар балер юм бэ? Сэжиг юм ахгүй юу? Тэгээд ялчгүй цуг Би явжсэн би өштэй би нөө итэл төвийн багш байсан шүү дээ. Манай нөө байнгын амьдрэх хүүхдүүд чинь ингээд мэдээж ингээд байнга байшинтай байгаад байхгүй шүү дээ. Гарч мараад явж хичээл номдоо явна шүү дээ. Нөгөөдөл чинь. Эрэхтэй чихэр бигэр ааваар өдөр нь. Баа багшаа хяа мэдгүй. Бодлиг. Ааврах би газраас дэлбэлээд ирсэн. Тэ нөө нэг сомын цагтаа гэдэг шиг л юм байна. Тий, Сомын цагтаа шиг юм байна. Бодлиг идэхгүй би идэхгүй. За би угаасаа Ааврах дэлбэлт тэгээд цагтаа дээр дуудагдсан шүү дээ. би угаасаа гэрээсээ уулздаг байсан. Гэрээсээ уулгаа юм гэдэг нь одоо манайх нөө түц ажилладаг байсан шүү дээ тий. Тэгээд хичээдээ дараа түүснээ зогсохоор ингээд сайхан юмаа зарнаа. Тэгээд зарж хагаад хажуудалын түүсний ихч бирж яваад бараагаа татна гингүүд буцаа мөнгөийг нөөд яг тэр бараануудаа авчруулж өөрсдөө тавьжгуудаа унсан мөнгөийг нөөрэ авчгуудаад ёстой юм зарагдахгүй наа гэдэг. Орд Би нэг хат галц юм байна. Намайг хараа 6 дугаар ангид байхад 96 сурдаг гэсэн манай ангийн охин биднийг байн ингээл гой хоолнд оруулаад хувцсанаар авч өгдөг байсан байхгүй юу. Тэгсэн чинь ээж аваа гэдэг нам хулгай хийдэг гэж бодоод даасуу миний охин ингээд үгүй ээ манай ангийн охин надад авч өгдөг байхгүй гэд нэцхийн хурлаар бөө юм болоод тэгсэн чинь ихчийнхээ сейфнес суулгаалдаг бол таарсан тэр мөнгө заяа. Бид нар бол нэг хэсэг нэг сар бараг таалсгалсан. Танай найзын ихчин сэп танаа аавын өмдний хармаа хоёр яг адилхан шүү дээ. Үгүй би тэгтээ ааваасаа ингээ 20,000 дээдлэн 20,000. Тэгээ би дээрээс нь ангийнхаа нохоо шуугаал гэдэг шиг ангийнхаа хүүхдэд юм авчихдаг байсан. За. Бараг тэр буянтай гэж боддог байсан. Огнороо тавьчаад буй хийж байна. Йоо. За. Би тэгтээ бас дандаа тийхгүй шүү дээ. Дандаа тэгвэл азарна шүү дээ. Яг нөр хажуу талын түүснийгч бирж рүү явах яг тэр агшинтлаа. Тэр өдрийг анаж угаад За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 5-ны пүрэв гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа сураатаагаар доктор Баатрын уушиг цэвэрлэх бэлтгэл за мөн балга бүрээс ирч хүч Maya брендийн коллаген витамин C-ус хамтран ажиллаа баярлалаа. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3